Царин тулгын Түмэн баяр. Урд дуулын зэрэглээ. Бээжингийн нэгэн дэм буудлын амьсгал давчдуулсан бөгчим тасалгаанд халахын Түшээл хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хушууны ван ханд дорж унтах байлхын хооронд эргэж хөрвөн элдвийг бодож хэвтлээ. Хүүгийн харийн шоронд хоригдсныг мэдүүлсэн улаан шугамтай муутуу цасан дээрх аянх шиг үгсийг уншиж хоног алдалгүй дунд дэргэн улсыг зорж ирсэн энэ билээ. Цэргийн болоод бичгийн эрдэмд сүрхий боловсрч зорьсноос буцахгүй аавынхаа ширийг хатаах удмын оч нүдэнд нь гялалтсан ууган хүү ташторж өөрийнхөө суурийг залгуулахаар батлан тэмдэглэж бадаргуулт хаанч таашаан зөвшөөрсөнсөн. Хүүгээ Далай ламыг дагаж "Ахтын бид газар үзье, аавын бид хүнтэй танилцъя" гэд өмнө зүгийг зорихот нь яагаад ч юм нэг л сэтгэлэн дэнсэлж хачин сэжиг төрсөнсөн. Гэсэн ч "За хүмүн, сохрын газар нүдээ, доголонгийн газар хөлөө мэдэж яваарай" гэснээс өөрийг хэлж хориглож чадаагүй билээ. Гэтэл Далай ламд их хүндэтгэл үзүүлэх нэрийдлэр миний хүүг цагаан хэрэм давлаа гэж шалтгаалаад барих занг тавих юм гэж хэний санаанд орох билээ дээ. Ханд ван үүр шөнийн заагаар өөрийн ирэхгүй нүдэн анилдаж "Яасан ч урт шөнөвтэй" гэж шүүрс алдлаа. Эднэр яагаад хүүтэй минь уулзуулахгүй гурав хоног Ханд вангийн нүдэнд бадаргуулт хааны ихэмсэг дүр тодорч ирлээ. "Чи хэдэн өдөр явж ирэв?" гэд Ханд вангийн манж хэлээр хариулах гэж мэгдэд сандарч дохилцож навталцахыг нь үзэх гэж их л эзэрхүү өнгөр асуухт нь нуруугаанцэх толгоогон эрс сөргөж өөдөөс нь игц харж зогсоод тодхон монгол хэлээрээ "За би 40 өдөр замд явж ирлээ" гэж ёс төгөлдөр хариулж билээ. Энэнийг харсан Манжин хаан бусад ван ноёдын дундаас Ханд ванг илүү үнэлэн харсантайгаа адилхан илүү анхааран хардсныг хааны үл мэдгхэн хувс хийсэн царайны өнг сэрцгийсэн шээх хийсэн нүдний харцнаас анзаарч билээ. Хэдэн жилийн өмнө ус нутгийнхаа Эрдэнэс баялаг ангөрөө цэцэг жимсийг 13 зүйлээр магадлан гаргаж өг гэсэн зарилгын хариуд орхон сэлэнг хинээх ус ихтэй гол мөрөн байвч загас жарахыг нь шүүрдэж үзээрэй. Оройдоо цөөхөн модтой хідэн уул бийж очих зам бэрхийн дээр ан адгуус хэрэлбэгтэйг хэлжэс мэднэ. Иймийн учир нутгийн бид аргал хорголохноор түлшгийж ааруул ээзгий хэдэн малынхаа буйнаар гол зогоодог билээ гэсэн бичиг өгсөнсөн. Эний бичгийг үзээд хааны нүдэнд нь нэг харахт нь уулус Эрдэнэс баялгаа харамлах шиг, нөгөө харахт нь тэрүүгээрээ бардамнан бахархах шиг нээлттэй үүдээрээ тэртэй хуулын барааг бодлогошронгүй шилтэж гэрийнхээ хойморт завилж суух Ханд вангийн сүрлэгдүр зурс гээд өнгөрөхдөө Манжин хааны биеийн зарс хийлгсэнийг яахан таах билээ. Дэндүү анир чимээгүй үүрээр уралцах нохойн чимээж хань болохоор аймаар дүнсгэр байлаа. Ханд ванг босч хувцалахад нар хэдийн мандлаа. Хэдийгээр аимшигтэй чимээгүй байсан ч үйлчлэгч гэдтийн илжигний тойг шиг жижигхэн хөлөөрөө зулсан хөвөн дээр гიშгэх шиг намалцтал гитсээр орж ирж байгааг зөнгөөрөө мэдэрч бодлогоширсон нүднийхээ харцыг үүдний зүг эргүүллээ. Үүд хий үзэгдэл шиг сэмэрхэн онгож орсойд жинэнзгэлсэн хятад сүг сүүдэр шиг гинтхэн орж ирлээ. "Хаяа, one more time. Амголон норсева. Хай, та хүүтэйгээ уулзаваа" гэж
Монгол хэлээр хазгаа мөрөг хэлээд зоогийн жижигхэн зандан ширээн дээр мөнгөн цартай хадгаар бүтээсэн бөөрөнх зүйлийг тавиад арагшаа дахиад хөнгөн хур зогслоо. Ван яаж байгааг нь ойлгохдохгүй инээх ярвайхын хооронд зогсоо хятадын нүрөөд гайхас хийж харснаа хадгийг болгоомжтой авлаа. Тэнгэр минь юу гэж үзэх нь энэ вэ? Үгийн толгойг хойхолж болгоод өмнө нь тавьжээ. Сүүний үнэр шингэсэн ялах сэвлэгтэй толгой хойхлогдож түлэгдээд ихийнх нь хөөрдөж үнсдэг байсан алг хоёр нүд нь ширэгж хонгойжээ. Хандвангийн царай хувцгийн цаж хятадын өдөөс хилэмгдсэн хилэн бадарсан аль аль нь хослох харцаар цоргтол ширтгэд бойд ихэмсэг энэ хүний яахыг харах гэж гжигэн хурж зогссон туршуул хятад хаяа би юу ч амэдэггүй ванатан өршөө танай хүү саяхаагүй байсан би ч бас харамсаж байна даана ч манай томото турсах юм гэж ойлгнаад сөхөрч унлаа. Энэ яшигтай хуурамчаас тухлын улам хөрөхөд ван гаргаж гараараа төглөө. Өнөөх хятад сүрлэг Монгол ирийн дашаандах мөнгөн тоногтой үйсэн хуйтай хутганы зүг баламгдсан харцаар хилэм хийж хараад жорон гүйлгсээр гарч одлоо. Хандван мэгштэл уйламар санагдаж байсан ч нүдэ хорсолтойгоор шигэлгэн бодол хийлж эднэр миний хүүгийн толгойг үгүй Монголын хүүгүүдийн толгойг биш бүх Монголыг залгих гэд тагчиг боллоо. Ван ухсгийж босоод тэр өдөртөө Бээжингээс хойсолих шиг алах болжээ. Хандван хүлгийн жолоо татлгүй тэнгээс алхаж орноос самбуугаад элчилгүй өргөн талд гав ганцаараа хэр татаа ойлаа. Өдөр шорон омог бардам аавын хөвгүүд минь энэ цагаас хойш жанж хөгийн даваанаас дотогшоо халахын нутагт минь шахахны мөр угарг үеийн үед санаж яв гэд шүд зууч хэлээд мориндан мортлоо. Өгүүлгийг уншсан жүжигчин Дугаржавын Батбаяр, найруулагч Бадчлууны цогт гэрэл Элгэн нутаг FM дуучлалын студи 2003 он.